Эмэгтэй хүний нэг нас бол их л олон хувирлтыг өнгөрөөдөг цаг нас л да. Гэхдээ тэр өөрийнхөө онцлогоор тэр цаг үедээ тохирсон их сайхан, гоё сайхан байд юм аа. Ер нь бол одоо 14 насаас 45 насны үеийг бол үржлийн цаг нас гэдэг одоо хүүхэд төрүүлж болох хойчууд маань өргөж болох энэ цаг насыг хэлж байгаа юм л да. Энэ нь голдуу одоо тэр эмэгтэйгийн гормоны үйлдэлийн доор одоо гадар төсвөн их гоё болно, биеийнх нь одоо энэ хэлбэр дүрс фигур нь одоо их гоё сайхан болно тийм ээ. Энэ бол одоо цаг нас нь бол ийм гоё болдог. Гэвч бол яг энэ гадар төрхийн байдлаас одоо зүс гадар арсны байдлаас авч хэлэх юм бол одоо гоё сайхан байх цаг нас бол 18-аас 28 нас маш их охирхон цаг нас. Энэ цаг насыг бол яагаад гэмгүй энэ бол ийм гоё арс нь гоё байдаг юм аа бол одоо бидний тархинаас бол арсанд бол маш сайнэр одоо энерги юм уу бүгдлийн хангалтыг өгнө. Ингээд ямар учиртай байна гэвэл хамгийн шилдэг, хамгийн сайн, хамгийн эрүүл тийм одоо эр бэлэгтэн гэх юм уу эсрэг хүйстэнээ татах хүчнтэй байж ингээд татснараа одоо эрүүл хойч удмаан бий болгож эрүүл хүүхэд төрүүлэхэд зориулагдсан юм байд юм аа. Тэгээд одоо энэ ер нь бол одоо ийм учиртай. Тэрний дотор бол одоо бидний эмнэлгийн ухааны талаас аваад үзэх юм бол сэтгэл зүйн талаас аваад үзэх юм бол 24-өөс 28 нас бол хамгийн тохиромжтой одоо хүүхэд авах цаг нас юм аа. Яагаад ингэж хэлж байгаа юм бол биеийн байдал, эрүүл мэндийн байдал хамгийн сайн байдалд байдаг. Нин чухал нь одоо хүүхдийг тижээж, арчилж, авууж явууж одоо өсгөх ийм их сэтгэлийн тийм тамир хүчин бүрдсэн байдаг. Оюун ухааны талаар нилээд боловсрцсон байдаг ийм нас юм аа. Тийм болохоор одоо цаг тухайтай хүүхдээ авал их зүйтэй шүү л гэж хэлэх гэж байна л дээ энд би. За тэгээд эмэгтэй хүнээ хувьас гой сайхны хувьас аваад хэлэх юм бол өнгөн талын гой сайхан бол тийм утурдаан байхгүй. Тэгээд тэр чигсэн тийм сайхан бүрэн төгс бишээ гэж ойлгож байгаа юм. Ер нь хүн сайхан байна гэдэг бол өөрийнхөө тэр энэ нийхэм дээр авж явж байгаа өөрийнх нь дотоод сэтгэлийн байдал, тэр хүнийг татах чадвар, тэр оюуны чадвар тийм ээ, өөрийнхөө хүсэл мөрөөдөл гэдэг юм уу, өөрийнхөө боловсрол тийм ээ, олон зүйлийн сайхан байх юм. Хүний дотоод сэтгэлийн тамир гэдэг юм уу, дотоод сэтгэлийн гоё чинь бол харин жинхэнэ гоёд ордог байхгүй юу. Тэгээд өөрийгөө зөв аваад яваад, өөрийгөө зөв удирдаад, өөрийнхөө хийсэн үйл ажиллагаандаа эзэн нь болоо тийм ээ, ийм байхад бол гоё сайхан байхгүй юу. Хэрвээ өөрөө нэг биеэн даасан тийм ээ, өөрийгөө зөв авч явж чаддаг, өөрийнхөө хөрөнгө мөнгө юм уу өөртөө эзэн болдог ийм хүмсийг бол хүн хүндлэн, хайрлан тэгээд нин илүү нь бол тэр өөртөө их итгэлтэй байдаг тийм ээ. Ийм болохдоор тэр бол жинхэнэ одоо гоё сайхан хүн тохирдог юм аа. Харин энэ хар амиан бол гэсэн үг биш шүү. Энэ нийгэмтэйгээ уялдаад хүнийг татах хүчинтэй сэтгэлийн сайхан хүчнийг хэлж байгаа юм л да. Ийм хүнийг л их гоё хүн болов гэж би боддог юм. Шим тижээл гэдэг бол ямар ч тийм одоо гоё сайхнаа бараагаас илүү сайн үйлдэлтэй гэж хэлэх гэж бодож байна л дээ. Энэ гоё сайхан гэдэг бол сайхан шим тижээлийн тэнцвэртэй, амьдрал нь зүй зохистой байдаг, сэтгэл нь тайван байдаг, өөрийгөө арчилж чаддаг, дээрээс нь зохистой тэр одоо гоёлын бараа зарснаас та их гоё байх болно гэж бодож байна л дээ. Энэ олонхын эмэгтэйчүүд нэг юмыг буруу ойлгоод байх шиг санагддаг юм л да. Заавал тэр гаднаас л нэг юм шаваад байвал их гоё сайхан гэж бодоод байгаа. Гэвч бол гаднаас хэрэглэх нь дотроос хэрэглэснийг хизээч хүрэхгүй. Тийм болохоор бид нар энэ шим тижээл гэдэг юмыг их анхаарах чухалтай байгаа юм л да. Ямар ч одоо тарганч хүн бай, эцэнкээч хүн, туранхайч хүн бай, хамгийн гол нь тэр шим тижээлийн суурийн сайн болохдоо таны арьс сайн болдог байхгүй юу. Энийг одоо зөв ойлгож мэдрэх чухалтай болов гэж бодож байна л да. Өдөр тутмын амьдралдаа байштай илүүхэн тэр гидсэндээ илүүхэн юм хий, арьсан дээр баг шиг юм хий. Яагаад гэвэл гидсэнд хийж оруулсан чинь таних болно. Гадна арьсан дээрээ шавж байгаа чинь өөр хүнийх болно. Тэгээд
усыг сайн ууж бай, сайхан унтаж амарч бай. Хоолыг идэхдээ одоо олон өнгийн юм гэж жишээлбэл цагаан, улаан, ногоон, шар, хар, хөрөнж гэдэг юм уу. Ийм зүйлийн хооллуудыг илүү идэж. Цагаан гэд хэлж байгаа дуу бол одоо сүү цагаан эдээ байж болно, өндөг байж болно, буурцэг байж болно, тийм ээ, цагаан өнгөтэй загс 8 ах байж болно, тийм ээ. Иймэрхүү юм байж болно. Тэгэл одоо дараад нь улаанг бол помидор байж болно, тийм ээ. Олон зүйлийн улаан өнгөтэй эдээнүүд байж болно шүү дээ, тийм ээ. Улаан чууг байж болно, ногоонг бол ногоон өнгөтэй ногоо байж болно, жимс байж болно, тийм ээ. Тэгээ шар өнгөтэйг бол луунч байд юм уу, шар бурцагч байд юм уу, тийм ээ. Тэгээ цагаан, тэгээ цаашаа бол хүрэн ногоон өнгөтэй болоод ирэхээр хүрэн өнгөтэй тэр амтад төмөс байж болно, хар өнгөтэй будаа байж болно, хар бурцаг байж болно. Ингээд олон зүйлийн өнгөн улам гүн болох тусмаа тэр дотор уулагдаж байгаа тэр шим дижээлээс гадна нэг зүйлийн амьдлыг бодис гэдэг баггүй юу? Ургамлын амьдлыг бодис. Энэ бол бидний гоо сайхан бидний эрүүлд их чухал үйлдэл үзүүлд юм аа. Энийг анхаараарай гэж. Энд буюу бас нэг 10 зүйлийн тэр гоо сайханд ашигтай эдийн ундааны тухайтай нэг хэлчихье. За энд бол одоо их энгийн юмнуудаас хэлж байна шүү дээ. Өгөрцөө тийм ээ. Дээрээс нь одоо нэг чинь өргөс тэмхэг гэж байна. За тэгвэл нимэн тийм ээ. За дээрээс нь бол банан байна. Шанжаа. За дээрээс нь помидор гэж хэлж байна. Төвд улаан хаш гэж хэлж байгаа тийм ээ өр Монголд. За тэгвэл саргай цэцэг, мэйгүй хаа. Ногоон цай. За тэгвэл мөөгний төрлүүд байгаа, самрын төрлүүд байгаа, сүү байгаа, шар буурцаг байгаа. За зөвгийн бал гих зэргийн энд нь бол энэ хүний энэ гоо сайханд их сайн үйлчилдэг гэж байгаа байхгүй юу. За үүнээ дараагаар бол миний найрлагаар хийсэн тэр төгс оол байгаа. Төгс оол бол үнэхээр би миний үзэж яхаар бол маш эрүүл турах. За гоо сайханд үйлчилгээтэй ийм сайн хоол байгаа. Та эрүүл байх чинь их суйр болно гэж би бодож байгаа. За тэгээд одоо амьдралдаа одоо хөвшил дадгалдаа жаахан сайхан байх хэрэгтэй, арх тамхиг баг хэрэгтэй, эрен хэрэглэхгүй бол сайн. Давс арх тамхи нар бол шууд арсны эсийг одоо эвдэлэх үйлдэлтэй, тэгээд усын алдагдуулах үйлдэлтэй, шим дижээлийн нөлөөлдөг, ингээд арсны одоо тийм гоё байхыг одоо амархан бууруулдаг, хөшгөрүүлдэг байхгүй. За тэр хог новш шиг хоол гэж байна шүү дээ. Лажишип шин. За энийг одоо баг шиг идэж хэрглэж явах хэрэгтэй. Сэтгэл санаа хүн тайван амгалан байхдаар хүний биед сайн нэрийг үүсдэг юм аа. Сайн гормон үүсдэг юм аа. Тэгснээрээ бидний цусан эргэлт сайн байд юм аа. Эд эрхтнээ үйл ажиллагаанууд сайн байд юм. Тийм болохоор гоё байхын тулд сэтгэл санаагаа бас тайван амгалан байлгаарай. Тэгвэл таны зүс гоё байх. Таны арьснаа шимдэжэл өрөнгөцөд байхад бас их сайн нөлөө үзүүлнэ гэж бодож байгаа. Ер нь бол арсыг ингэж хэлдэг штэ. Арс нь гоё байна уу хүний эрүүл мэндийн тойл гэж байгаа байхгүй. Гаднаас нь ингээд арс чинь сайн байх юм бол энэ хүний шим дижэл хамгийн сайн байна. Яагаад ингэж хэлж байгаа юм бол одоо ер нь 28 наснаас хойш болоод ирэхдээ бол яадаг юм бол бидний уурга тархиас зарлиг буугаад за арсны шим дижэлийг багасгах. Хамгийн гол чухал эрхт нь юу вэ? Зүрх, бөөр, тархи тийм ээ. Ийм гол эрхтний шим дижэлийг өг. Түүнээ дараагаар өөр эрхтэнд өг. Хамгийн сүүлд нь л одоо юунд арсанд өг гэж байгаа байхгүй. Тэгээд арс бол хамгийн тийм одоо шим дижээлээр дутмаг тийм одоо жишээлбэл их ганддаг газартай л адилхан юм байхгүй юу. Ийм байгаа юм. Тэгэхээр арсын сайн байж л байх юм бол таны шим дижээл яг тэнцвэртэй байна л гэсэн үг. Иймээс яах ёстой юм гүйл тэр гидсэн дотроо илүү мөнгө арсын дээр бага мөнгө зарцуулаа гэж хэлж байгаа гол учир энд байдаг байхгүй. Арсны үйлдэл чинь юу юм гүйл ерөөсөө л бид нарыг хамгаалах, завсарлах үйлдэлтэй, хөлс гаргаж хорыг тайлах үйлдэлтэй. Харин шим дижээл юм уу ямар нэг юм шингэж чимж явах үйлдэл маш бага байдаг байхгүй юу. Ийм болохдороо л бид нар хэлж шít. Одоо тэр арсан дээр хэрэгжилж байгаа чинь байна штэ. Их үнэтэй юм аваад хэрэгжилж जैन. Тэр хэрэгжилж байгаа юм чинь тэр үйлдвэрлэл одоо та нар хандуулж ил байна гэсэн үг. Юу л арсыг хамгаалахын чинь гол асуудал чинь нарнаас л хамгаалах хэрэгтэй байхгүй юу? Усыг хамгаалах. Ийм л хэлбэрхэн шттэ. Хэрэглэхгүй биш хэрэглэх ёстой. Гэхдээ хит үнэтэй юм өгж байна гэдэг чинь тэр үйлдвэрлэлийн нэртэй бүтээгдүүнээд л одоо зүгээр л хандив өргөж байна л гэсэн утгатай юм байна. Тэгэхээр энийг их сайн зөв ойлгож аваарэ. Хэрэглэхгүй гэсэн үг биш ээ. Хэрэглэлгүй яах вэ? За тэгээд би бол бас энэ гоо сайхныг ярьж байгаа болохоор би бол ерөнхийдөө нэг юм яа тийм л да нүүрээ угаачгаад ингээд алчуураар нүүрээ арчдаг уу ингээд сайхан хөнгөө ингээд алгадаал одоо
усын атаачдیں۔ Яг атахын өмнө шүү усаа бүрэн гүйцэд атааж болохгүй. Атахын өмнө нь заавал тэр усыг хадгалах тос дүрх хэрэгтэй. Ингүүл ус уурчснахаа ард бас арьсан дээр байгаа усыг чинь аваад явчихвал бас арьс чинь хуурайсан шүү дээ. За ийм аргыг хэрэглээ. Инглексээр нэг бол массаж болж байна, нэг бол усын нариулж юу яаж өгж байгаа байхгүй юу? Усыг хадгалж өгж байна. Дээрээс нь одоо цусан эргэлтээ энэ сайн болгоно. За энэ аргыг хэрэгжилж ивэл сайн гэж бодож байгаа юм. За бас нэг их чухал юм ерөөс нь арьсны хөгшрөлтийн маш их чухал үйлдэлд нь хөгшрөлт үйлдэл гаргадаг юм бол хөрнөө гаднах туяа, ягаанаа гаднах туяа гэж одоо Монголд хэлж байгаа бах. За ийм учраас бол нарнаас заавал нүүрний хэсгийн арьсаа хамгаалах хэрэгтэй. Нар биднэрт маш сайн юм өгөн. Тэгэхээр өөр хэсгийнхаа арьсыг ямар ч байсан өдөр 5-10 минут, за сайн бол 30 минут гаргаж ивэл сайн л дээ. Тэгээд өдийн голоор бас энэ үед бол бид арьснаасаа бас сайн шиндэж авдаг. Тэгээд арьсны одоо шууд хийтэн салхи, хуурай салхи тийм ээ. Одоо энэ зүйлийн орчин ахуйгийн бохирдол, за тэгвэл иржээлүүл тэр ногоо хурхтаан ч гэсэн тэр утаа уугуулаад баахан юм юу гарч ийн штэ тэр утаа нэр гарч ийн. За тэр чинь бол арьсанд одоо маш муу үйлдэл үзүүлжил байдаг. Гэх зэрэгээр одоо анхаарах ёстой юм аа. За энд одоо бас нэг зүйлийг онцгон хэлэх чухалтай байхаа гэж бодож байна. За манай монголчууд чинь одоо амьдралаа сайн болоод тийм хөдөө гадаа явснаас болоод энэ нүүрэн дээр их сэвс уудаг, харалдаг тийм ээ. Энийг цагаан болгохын тулд тэр цайруулах юмыг хэрэгэлдэг. Энэ нэг туйлын аюултай шүү. Энэ дотор юу байд юм айгүй мөнгөн ус тэр туглагын зүйлсийн бодисууд байдаг. Хүн төмөрлөг болоо хүний арьснаа тэр хар бодогдох хэдийг шууд таслан зогсоох юм уу устгах ийм үйлдэлтэй байдаг байхгүй юу. Ингээд амархан цайрдаг. Гэвч бол энэ цайрсны ард бол том аюулыг ачирдаг. Энэ аюул нь юу юмгүй бид нарын бөөрийг юм уу илгийг эвдэлдэг. Цайруулах бодис одоо сэвх гаргалгах бодис хэрэгэлсэн, нүүрнээ тос хэрэгэлснээс болоод илгэний ажил, бөөрийн ажиллагаагүй болсон хүн одоо олон байдаг байхгүй. Энэ бол хичнээн харамсалтай явдал. Бөөрийн ажиллагаа муудна гэдэг чинь тэгэл хүнийг алналаа л гэсэн үг байхгүй. Тийм болохоор бид нар заавал найдвартай үйлдвэрийн найдвартай бараагийг хэрэгжилж байгаарай. Нүүрний арьс яах вэ? Тэр чинь бол нарнаас шатгаснаас болсон юм. Нарнаас яхан хамгаалаад байвал хачингуй гайгүй болох байх. Тийм болохоор хүүхдүүдийн арьсыг одоо багдан сайн хамгаалж өгж байгаарай. Ерөөсөө ингээд ямар ч хүний арьсыг ингээд тэр тусгай юм юу байдэн штэ. Арьсны дотор байгаа хар бодогдох хэдийг сүйдэрлэх машин байдیں۔ Нөгөө сүйдэрлэх тэр хүн болгоны нүүрэнд л хар байдаг байхгүй. Тэр хар бодогдох хэд байгаа юм чинь. Тэгэвч бол тэрийг бол багдан сайн хамгаалчихгүй бол ингээд тогтцдог байхгүй. Тэгээд дахиад нар тусах юм уу нас явахад дагалдаад илрээ гараад ирдэг байхгүй. Тэр нь бол нууцлага байдлаар л байж байгаа байхгүй. Тийм болохоор энийг одоо бас маш сайн анхаарах хэрэгтэй болов уу гэж бодож байна. За тэгээд би энэ бас нэг хор тайлах аргыг хэлье дээ. Ер нь бол усыг илүүхэн ууж, шээсээрэн хорыг тайлж явах хэрэгтэй. Ширхтэгдэгтэй хоол идээд өтгнөөрөө хорыг тайлж явах хэрэгтэй. Хөдөлгөөнд оролцоод хөлсөөрөө хорыг тайлж явах хэрэгтэй. Сайхан инээгээд сэтгэлийнхээ хорыг тайлж бай. Сайхан ярилцаад сэтгэлээсээ хорыг авч хайж бай. За ингээд өөрийгөө зөв удирдаад сайхан явах юм бол нас хэдий өндөр болсон ч таны гадар зүрх, таны сэтгэл санаа, таны биеийн эрд эрхтнээ чинь үйл ажиллагаа их залуухан байх болно. Тэгээд одоо манай хүүхэнчүүд одоо их гоё байна гэдэгт би итгэлтэй байна. Тэхүнээ нэг нас бол одоо гормоны хувиралтын дагуу олон их хувиралт гардаг. Түүн дотор бол цагийг дамжаа, цагийн өнгөрөлтөөр ингээд урсгалаар их олон хувиралт гарна л да. Сэтгэл зүйд, эрүүл мэндэд одоо физиологи, амьд бодисын биен дээр за олон хувиралт гардаг. Нэгдүгээрт нэг одоо ингээд нэг охин хүүхэд байснаас нь одоо тэгээд гормоны хувиралтаар болоод одоо 10-д 20 үрээд ихтер чинь маш гоё нэг эмхтэй хүүхэд болж эмэгтэй хүн болж хувирж байгаа юм л да. Тэгээд 2 дугаар уцаанд ороод ирэхдээ одоо айлгэр байгуулаа. Тэгээд ээж болоод явж байгаа юм. За охин хүүхэд байхынхаа үед авч хэлэх юм бол тэр чинь нэг хувайн бодсон хүн байж байгаа байхгүй. Тэгээд аажмаар 30 гэдүүлээд ирэхдээ чинь ээж хүн болоод бусдын төлөө бодоод ирж байгаа юм. Тэгээд 40 хүрээд ирэхдээ бүр хайрын хүнд хүртээдэг, өөрийн хүр хүүхдүүдтэй нийгэмд хүргэдэг, ингээд агуу их болоод тэгээд тэр бол одоо бурхан ээж болоод эхэлж байгаа байхгүй юу. Энэ бурхан сэтгэлтэй ээж болж байгаа юм. Бурхан ээжгүүл бас буруугаар ойлгоод тэнгэр тайлцсан юм гээд бодчих байх л да тийм ээ. Тэгэхээр бол ийм сайхан хувиралт үүсчээд байхгүй. Тэгээд энэ чинь одоо энэ нэг насндан байх ёстой юмнуудыг цаг цагаан дагаад хувирж явж ядیں۔ Тийм болохоор байх ёстой цагт нь байх юмаа хүүхдээ авд юм уу, ажиллаа хийд юм уу, ингээд нэг хугацаанд нь өөрийнхөө тэр амь насыг одоо тэр тухайд нь зориулээд байх юм бол таны нэг нас их сайхан гоё тийм бүрэн төгс болно гэж бодож байна л дээ.
Хоёрдугаарт нь би бол эмэгтэйчүүдтэй бас зөвлөж хэлэх нь бол одоо өөрийн биедээ анхаарал тавьж бай тийм ээ. Одоо онцлогоор авч хэлэх юм бол одоо хөхнөө өвчин олон л олдог. Тэгвэл одоо та 3 сар тутамд л нэг удаа хөхөн өөрөө шалгаж үзэж бай. Толинд үзээд хөхийн довчин адилхан байна уу? Арсан отож үдээсэн газар байна уу? Тэгээд гараараа сайхан гарын хаалгаар ингээд илээд үзээ нэг цагаас нэг цагт нийлээд одоо дэнтэл хавдсан юм уу, томорсон юм уу? Тэгвэл дээр нь өвдөж гэнэ үү? Энэ зэрэг үзэх хэрэгтэй. Нин онцгойлон анхаарах нь бол одоо гэр бүлдээ ийм өвчнөө төвхтэй хүмүүсүүд за дээрэс нь харган хүмүүсүүд хоримлаагүй хоримлсан ч гэсэн хүүхэд аваагүй хүүхэд авсан ч гэсэн хүүхдээ хөхүүлээгүй за ийм хүмүүсүүд бол онцгойлон анхаарал тавих хэрэгтэй. За бас нэг бол залуучуудад одоо энэ эмэгтэйчүүдийн өвчин хамаагүй гэж бити бодоорой. Савн хүзүүнээ хорт тавдар гэдэг өвчин байдгаа. Энэ бол HPV гэдэг өрөвслөөс үүсдэг юм аа. Тэгээд хамгийн залуу хүн 18 настай хүүхдүүд хүртэл олсон байдаг байхгүй юу. Энэ бол зүгээр нэг зүйлийн одоо ханаа дагшууртай адилах юм гэр бүл байгуулсан байгуулаагүй ерөөсөө холбогдохгүй. Яагаад гэмгүүд энэ вирус бактери гэдэг чинь бол хаасайгүй л байж байдаг байхгүй. Ер нь бол 180 хүн л олсон байдаг гэж байгаа юм. Тэгээд 95 хүн нь болохоор өөрийнх нь дархлын системийн үйл ажиллагаа сайн болохдороо энэ өвчин өөрөө идэгдсэн байдаг. Зөвхөн 105 орчмын хүмүүсүүдийн биеийн дархлага муу болсноос болоод энэ өвчнийг олдог. Тэгээд 1-ээс 20 жилийн хугацааны дотор савн хүзүүний хорт боддор болж хувирдгаа гэж байгаа байхгүй юу. Ийм болохдоор заавал одоо тэр бэлгийн үйл ажиллагаа байсан тэр байхгүй ч тэр хамаагүй 21 наснаас хойш бол заавал нэг удаа очиж тэр эмэгтэй салонд үзүүлж байгаарай. Энэ өвчин мөн адилхан эрэгтэй хүнд халдварлах юм. Онцгойлон тэр эрэгтэй бэлгийн эрэгтнээ арьсан урт хүмүүс энийг анхаарж байх хэрэгтэй. Тэгээд эдгээр өвчнгүүдийг бол эрт сэргээлж, эрт эмчлээд, эрт онцлол бүрмөсөн эдгэрүүлэх боломжууд бий. За нөгөө талаараа авч хэлэх юм бол одоо шимт хичээлийн талд бий. Шимт хичээлийн талаас авч хэлэх юм бол ер нь олон зүйлийн хоолойг эдлэг гэж байгаа байхгүй юу? Олон зүйлийн хоолой идэхийн ач холбогдол маш чухал байдаг. Ер нь бол манайх бол одоо 20 хэдэн зүйлийн хоолой гэдэг чинь Япон бол 35 төрлөөс дээш хоолой гэдэг чинь тийм ээ. Эдгээр хоолууд бол бидний эрүүл мэндэд их чухал үйлдэл үзүүлнэ. Тэгээ манай Монгол хүнд авч хэлэх юм бол сүү цагаагаа идэгээ илүүхэн шиг идэж дээрээс нь энэ шар буурцгийн төрөл олон зүйлийн энэ хоолыг бас идэж явах хэрэгтэй байгаа. Буурцгийн дотор эмэгтэйгийн гормон төрлийн бодис байдаг гэж байгаа. Энэ бол хүний биеийн цохих хэмжээний үйлдэлтэй. Харин энийг идчихад эмэгтэйгийн гормоныг эзэнтэй тэмцэнээгүүд хотлог. Хоолн дотор байгаа зүйлс ямар ч үлийн сэмжил багынхаа хэмжээгээр үйлдэл үзүүлнэ. Тэр бол тийм эмчилгээний хэмжээнд бол хэзээч байхгүй. Энийг харин эндүүрээд за би энэ шарбуурцыг идчих юм бол миний эмэгтэйгийн гормоныг нөхчих юм байна гэж бодоод их хэмжээгээр идэнэ. Ер нь хоолыг хэтрүүл хор болдог. Хайр өтрүүл хорсол болно гэж би байнга хэлэх дуртай байдаг юм л да. Ийм болохдоор ингээд өөртөө анхаарал хандуулаарэ. Ер нь бол хоолыг бол олон төрлийн хоолыг идэх чухалтай гэж бодож байна. За тэгээ сэтгэл санааны үед бол өөртөө сайхан 50 ам болгон нэг ачрахын тулд өөрийгөө гол байранд тавихгүй. Ер нь тэгэхэд эмэгтэй хүн чинь өөрийгөө нэг гол байранд тавих нь гайгүй л да. Хүүхдийн төлөө нөхрийн төлөө зөндөөлдөг гэдэг. Тэгээ сэтгэл санаа харцангуй гайгүй байдаг байх. Ягаад гэмгүүл хүнд бас их ярих дуртай байдаг. Ингээд сэтгэлийн хорыг тайлдаг байх. Энд би нэг онцлон тэмдэглэх гэж байгаа юм бол өөртөө сайн дохиогч вэ, өөртөө урамшууллагч вэ, дотоод сэтгэлтэйгээ сайхан ярилцж вэ, өөрийнхөө биед сайн энерги бий болгож вэ гэж хэлэх гэж байна л да. За энэ алхмуудыг би энэ тэндгүү л яригдж байгаа. Тийм болохдоор одоо миний тусгайлан одоо энэ CD хичээлчил байгаа л да. Одоо зүсийн гоёлох хичээлч гэдэг юм уу, өөрийгөө авч явах хичээлүүд ийм байгаа, өөртөө сайн энерги хичээлүүд байгаа. Тэрийг бас сонсч ивэл зүгээр болов уу гэж бодож байна л да. За ер нь эмэгтэйчүүд бол их агуу. Тэгээд ээж бол нэн их агуу гэж бодож байна. Яагаад гэвэл бид нарыг төрүүлж өсгөхийн төлөө яснаасаа яс, махнаасаа мах, цуснаасаа цусыг авч бид нарт амнаас олгоо. Тэгээд 10 сар хэвлдээн тэнэ гэдэг чинь гитих зүйлээ. За дээрээс нь одоо үхэл сэхлийн даваандаар биднийг төрүүлсэн шүү дээ. Яагаад гэж хэлж байгаа юм чинь гिचнэн олон ихнэр ээж хүүхэд бид нарт ам олгохын төлөө энэ ертөнцөөс ам ангиж ирсэн шүү дээ. Энийг бас бодох чухалтай байхаа. Эдгээр хүмүүс бол маш их агуу хүмүүсүүд шүү дээ, тийм ээ.
За тэгээд ангир шар уурган хүүлээд бидний төлөө нэг насаараа зүтгээд одоо хүртэл ажилласаар л миний ээж миний хойноос бодж л байдаг байхгүй юу. Ингээл одоо ийм сайхан хүмүүсүүдээ бид нар одоо хүндлэх хэрэгтэй, хайрлах хэрэгтэй. Энэ одоо гэр бүлтэй аваал хэлэх юм бол бидний төлөө энэ гэр бүлийн одоо аж амьдралын төлөө, эрүүлийн төлөө тасралтгүй л ажиллаж байдаг. Тэгээл одоо албан байгууллагад очиод ажиллаж гэн гэртээ ороод ажиллана. Энэ хүмүүсүүдийн одоо ажлын дараас одоо бүх талдууд бол их хүнд байдаг штэ. Тиймээс ийм нэг үг байдаг байхгүй. Нэг эмэгтэй хүнийг хүмжүүлвэл нэг гэр бүлийг хүмжүүлсэн тэмцэнэ гэж маш олон хүнд одоо ийм сайхан сургаад хайрлж байдаг. Энэ бол энэ талаараа агуул юм л да. Эрэгтэй хүнийг хүмжүүлэх юм бол ганц хүнийг хүмжүүлвэл нэг л хүнийг хүмжүүлсэн тооцогдно гэж хэлдэг байхгүй юу. За энэ бас үнэхээр ортой л байх л да. Тиймээс одоо манай ээж нэр чинь бол үнэхээр амьд бурхан шүү дээ. Тийм ээ. Энийг одоо зөв чэйжилж авах хэрэгтэй. Эдгээр хүнийг одоо ачилж явах хэрэгтэй, хүндэтгэж явах хэрэгтэй, хайрлж явах хэрэгтэй, дэмжиж байх хэрэгтэй байхгүй юу. Ийм болохоор бид нар агуу их ээжнүүдэн одоо хүндэлж хайрлцгаая тийм ээ. Одоо хүүхдүүд нь бол илүүхэн ээжтэй хайр өгж бай, илүүхэн харгалзаж, илүүхэн очиж үзэж бай тийм ээ. Нөхөр болгосууд нь бол одоо эхнэрээ илүүхэн хайрлж, дотнолж одоо эрхлүүлж байгаарэ тэгээд. Одоо миний бодож байгаагаар бол одоо хүн бүхэн ийм сайхан сэтгэл өөрөлж байх юм бол одоо манай ээж нэр их баяртай байна. Тэгээд ээж нэрийн тэр их сайхан агуу сэтгэлүүд одоо тэр сайхан хайрууд одоо энэ манай ойр орчимд улам илүү ийм хайр илбэрлийн хүртээгээ тэгээд энэ нийгэм нийтээр ах дүүнэрээр их сайхан байх боломжуудыг бүрдэх байхаа гэж бодож байна. За хамгийн сүүлд нь одоо гой сайхан ээжүүд, гой сайхан хүүхэнчүүд, гой сайхан бууралчуудынхаа эрүүлийн гой сайхан байх юу бодож байгаа 9 цагаан хүсэл нь биелэгдэх болтугай л гэж өрөөе. За их баярлалаа.